ингээд өдөртөө мьюзик хийсэн нэвтрүүлэг маань үргэлжилж байна. Ингээд бид та бүхэнд амлсан ёсороо яасан байх нь вэ? Цаастротоо уулсан байна. Цаастраа миний ажил зогсож байна. Ингээд цаастрагаар сонин сайхан юу вэ? Мьюзик хийсэн үзэгчдээс өнөөрөө мэдчлээ гэхгүй. Баярлалаа ингээд юуны өмнө мьюзик хийсэн үзэн суугаа үзэгчтэй цаастраа миний би та бүхэн чинь манай болон айлтгая. Тэгээд цаастрагаар сонин сайхан юу вэ? Манай нэвтрүүлэгт мэдээж хэрэг маш шинэлэг гоё сайхан зүйлтэй ирсэн баг гэж бодож байна. Уран бүтээл маш амжилттай хийж байгаа тийм ээ. Аха. Тэрний шиг клип гарах гэж байгаа. Вау. Түрүүчийн дугаар та бүхэндээ бас тэ клипнийхаа зураг авалтын ятмар зөвлөсөн байгаа. Тэгээд би клип бас нэгэн гоё клип хийж удаад маш их тийм ажил гаргаж танаахан түрүүчийн зураг авалтнаас санагдсан. Хардлага яг үзлэг яг хүмүүс үзэгч маань сайн санаж байгаа гэж байна. Тэгээд энэ клипийн зураг авалтын үеэр ер нь сонин сайхан юу болоо хөгжилтэй юм тохиолдов бэрхшээлээсээ. Гоё асуултанд баярлалаа. Тэгээд нэг биш нэг клипийн амар сүртэй хийж байгаа. Тэгээд бөө ажил болгож хийж байгаа байхгүй юу? Яг та бас нэг бааны гоё клип шиг гоё клип хийчих гэж бодоо. Тэгээд ингээд бүтэн тайзан дээр ингээд амар том юм толнууд ингээд яг энэ толин юм бүрхөвч хийгээд тэн дотроос ингээд бүгдөө бүжиглээд тэгээд бүжигч нь бүгд захин хугацсан. Тэгэл яг зураг авт тэнд ингээд хийж байгаа. Тэр нь хамгийн хэцүү юм нь бүр бүрстэг хамгийн балаа юм нэг тойл байхгүй юу? Хөлөө. Тойл юу басаа гэж. Нэг юм толин юм хайрцан дотор ороод ирэх чинь нэг би ингээд өөрийгөө 2-3 харахаар чи бүр амар юм бэ. Тасан ингээд аагаад тий. Тэгээд тооч нэг зүгээр нэг юм бүтэн тойлж ингээд зүүтэн тойлд болохоор ингээд тал малаа харагдаж байна. Бүжигч явахд мөхцөдийн хөлн нарагдсан чинь цааталт нэг хөл нарагдаж байна гэдэг юм балаа юм болж. Тэгээ бүр балаа юм нэг юм. Хүчлээ байсан юм уу тий? Бүрстэ юм шиг аваад хамгийн амар нэг тайзных нь крут нэргээд. Тайзны крут гэж юу вэ? Крут гэдэг чинь ягаад та крут иргэдэг тайз уу? Тийм. Тэр ийм амар хэцүү гоо. Тэр хэцүү урд нь тийм нүрээсээ үзэж байгаагүй зөө. Ийм өөдөөс нэг тойл харцсан амар олон янз толин бүр хөлн дотор ороо тэгээд нэг крут чи ингэ иргэдэг байгаа байхгүй. Тэгэнгүүт ингэ иргэдэг тайз. Тэр чи юу болж байгаа юм бэ? Сүүлдээ бүр өөртөө хараад бүр нэрээ бүжгэлж чадгаа. Диний нэгээ зогсож магад бүрстэ бомбой бүжгэлж чадгаа даа динэ тэр. За. Хүчлээ байсан юм шиг байна. Тэгээд бэрхшээлтэй талууд юу вэ? Ер нь ингээд клипний дүрснээс ингээд харж байхад нэлээ утаатай тий. Нэлээ тийм хүүтэнд харахуушин ингээд гал хасаагаад авсан зураг байсан л да. Нэлээ тоос шороотой юм шиг тий. Бэрхшээл тал байсан. Тэгэхээр юу яасан л да би өөрөө клипээ тийм нэгэн тайзан дээр тийм гой толмоостой балан авсан юм чинь бас нэг тийм балгалц юм шиг тий. Тийм зохиомдоор ингэсэн нэг юм хоттой тийм гоё климдэгс гадаад тий. Яг тэр шиг тийм газар очиж авъя гэж бол яг дөнгөж барилга баригдаж байгаа нэг юм балгас болсон газар очиж зураг авахгүй юу. Яг ид ажлын үе байгаа тэгэл камаз тий ингээд сансмол яваал тий. Тэгэл ингээд камаз гэдэг яг ингээд зураг авахгүй амар дуу гаргаж яваал. Тэгэл эндээс нь каран ажиллаад гал тэр чимээг нь хүлээгээл тий. Тэгээд тэр том хүнд дааци самсамол камазнууд чи ингээд араасаа ингээд бүх төрлийн машинууд ер нь байсан. Төрлийн машинууд тэм татсан машинууд ингээд яваад хаснаа тоос босоод тэгээд бид зураг авах гол ингээд тоос моосон дундл ингээд тиймэрхүү үедл зураг авах мовтай хийж тай хэцүү. Гэхдээ ингээд маш сайхан байна л да. Уран камаз нь айгүй хэцүү байсан. Дуу нь айгүй чанга. Айгүй том дуугуудаар шороо их бослоо. Тэр чинь ингээд яг зураг авах айгүй ингээд удаад ингээд зураг авахад ингэж идлээ амар тоос ороод гэл надад төгсөй гээл тэгэл амарч тэрийг л айгүй олон тэгэхээр тэгээд үс гизэг тий нүүрсээр алсаж хэцүүсэн бахлаа тийм ээ тий. За ингээд цаастраа ингээд манай нэвтрүүлэг үзэгчдээс чиний альбомаар аялье гэсэн хүсэл тавьсан л да. Тэгээд харамсалтай нь альбомаа авчраараа гэж захиад хад авчраагүй юм биш үү өөрөө тий. Тэгээ үгэнд орохгүй шүү дээ тий. Тэгэхээр би одоо яасан бах вэ? Одоо тэгээд хоёр зургийг чинь л үзүүлсэн байх нь шүү дээ тий. Тэгээд үзэгч маань бас хоёр зургийг нь үз. Ямар хөө зургийг нь харцгаа. Би энэ зургийг хараад гайхаж байна л да. Энэ шагналын утга учирыг бас хэлнэ. Яг энэ зургийн талаар тайлбарлаач. Баярлалаа одоо. Тэгээд хамгийн гол нь юу гэхээр энэ бас яг миний мөрөөдөл дөө. Мөрөөдөл юм байна тийм. Өнөөс ойлгож байгаа хүн бүхэн өөрийн гэсэн мөрөөдөлтэй, өөрийн гэсэн зорилготой байдаг. Энэ бол миний мөрөөдөл, миний зорилго. Би ингэ сонсон л да. Хүмүүс маань Сидней баяр те шинэ уран бүтээл хийгээд тэрнийхэн баярыг хийдэг шүү дээ. Гэтэл та клипэнд зориулсан баяр хийх гэж байгааг сонссон. Тэр ямар очтой баяр вэ? Баярлалаа. Тэгээд би өөрийнхөө энэ клипийг маш сайн клип болно гэж итгэж байгаа. Анх зорьсон. Тэгээд энэ клипийг болохоор би хүмүүс нэг ингээд клипээ зурагт телевизэд ашиглах гингүүд ганц хоёр явуулангуудаа ингээд
ихтэй ингээд эфирлэгөө ингээд цэп холдорлоо хуулж аваад те ганц хоёр гаргаж ирсэн ингээд цаашаа ингээд мартагдал алга болчихдог байхгүй. Нэг анхаардаг. Айгүй олон клип гарч байгаа. Зарим нэг нь сайн клип гаргаж байгаа хүмүүс дарагдчихдаг байхгүй. Тэгэхээр би анханаас нь жоохон сенсацийн тараад бүх хүнд энэ клипийг анхааруулъя гэж бодоод тэгээ би клипнийхаа нээлтийг анх удаа Монголд энэ бол бас нэгүрээ шинэлгэлтэй анх удаа Монголд клипний нээлтийг би тэнгис өнгөс гэж байгаа. Вау, стэнэр үзэгч маань нэрээ стэн нүд нь эндэрийг гарч байгаа хаа тий. Үнэхээр сонирхолтой мэдээлэл. Ингээд цаастрын фэнүүд цаастрыг сонсдог залуучууд бүгдээрээ тэнгис кино чадварт очиж клипний нээлтэнд оролцох боломжтой юм байна шүү дээ. Энэ нээлт маань ямар үнэтэй вэ? Хамгийн гол нээлт маань Монголд анх удаа хийж байгаа. Дээр нь миний тэгээд онцлог нь хамгийн гол онцлог нь юу вэ? Үнэгүй л дээ. Үнэгүй мүү? Үнэгүй ямар ч үнэгүй. Зүгээр л та нарыг хүрээд ирээч гэж би хурж байна. Маш сонирхолтой. Яагаад үнэгүй гэж? Олон хүмүүс бодож байгаа. Зэ. Тэр гоё зовж хийсэн клип чинь үнэтэй гэдэг хүмүүс үзэхгүй. Уг нь жоо үнэтэй байлга тийм болов гэдэг бодсон чи бас. Баяр шүү дээ тийм. Ганцхан клип үзэх баяр хийх гэж байгаа шүү дээ. Тэгээ бас хидж байх юм билээ гэж бодоодсон чи сүлдээ үнэгүй байх юм бол олон хүн ирэх юм байна гэж манай менежертэй ярьж үзсэн юм. Үнэгүй бас тийм. Миний төвчтэйгээ миний клипний одоо тэр нээлт баяранд урьж байна. Үнэгүй шүү. Хамгийн гол нь үнэгүй. За ингэж үзэгчтэй та бүхэнд цаастраг уулзууллаа. Дараагийн дугаараа та бүхэнд бас цаастраа бас амжилттай сайхан уран бүтээл шинэ уран бүтээл хийсэн байх юм бол та бүхэндээ дахин уулзах болно. Ингээд цаастраа маш их баярлалаа. Ингээд клипний чинь нээлтийн кино чадвар маш амжилттай сайхан болох болтугай. За ингээд үзэгчтэй та бүхэн мьюзик хэсгийг үзсэндээ маш харамсаагүй маш сайхан байсан баг гэж бодож ингээд та бүхний амрах цаг болж байна. Яасан баг нь. Тэгэхээр та бүхэн орондоо ороод сайхан өглөө нөмрөөд мьюзик хэсгийг үзсэндээ аз жаргал давамбаад унтцгаах юм нь шүү дээ. Тэрний өмнө та бүхэндээ хэлэхэд дараагийн мьюзик хэсгийг үзгээ мартаа. За ингээд дараагийн дугаарт баярлалаа. Баярлалаа.